Улсын хурлын гишүүн Батшугар зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Ингэснээр зээлийн хүү буурч зээлдэгчийн харж гсаалт гэх санхүүгийн ялыг арилгана гэлээ. Харин түүний энэ хуулийн төсөл зээлдэгчдийн санхүүгийн боловсролыг алдагдуулах, иргэдийн хариуцлага буурах зэрэг олон сөрөг талтайг эдийн засагчид санууллаа. Энэ сэдвээр эдийн засгийн болонд сэтгүүлч Уянга дэлгэрүүлэн хүргэх болно. Өдөртөө орой мэндийг хүргэе. За тэгэхээр зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн 7 хоногт Улсын хурлын гишүүн Батшугар өргөн барьлаа. За түүний гол санаа нь болохоор энэ хуулийг өргөн барьснаар зээлийн харж хсаалт гэж нэрлэгдээд байгаа зүйлийг бол байхгүй болгоно. Зээлийн хүү буурах боломж бүрднэ гэж бол үзэж байна. Санхүүгийн үйлчлэгийн хамгийн таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж барьцаа хөрөнгөтэй зээлгч хүртгээс гадна санхүүгийн сахилах баттай эргээд аж ахуйн нэгжүүд урамшуулдаг нөхцөлийг бий болгох боломжтой. Тэгвэл яг энэ зээлийн мэдээллийн сан гэж чухам юу вэ гэхээр банк болон банк ус санхүүгийн байгууллагаас зээл авсан альва иргэн болоод аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд энэ мэдээллийн санд бүртгэгддэг. За тэгээд зээлийн хэвийн төлөө явж байгаа бол хэвийн. За ингээд зээлээ төлөхгүй хугацаа алдсан хоног тутмаас нь шалтгаалаад за 5 янзын ангиллаас бол аль нэг ангилалд нь бүртгэгддэг гэсэн үг. За Улсын хурлын гишүүн Батшугарын хэлээд байгаа харж хсаалт буюу за чанаргүй зээлдэгчдэд бол нийтдээ 200 мянга гаруй иргэн бүртгэлтэй байна гэдэг ийм мэдээллийг өгч байна. За тэрээр харж хсаалтыг бол байхгүй болгоно гэж хэлж байна. Тэгэхээр нэгсэндээ чанаргүй зээлдэгчд гэдэг энэ ангиллыг бол байхгүй болгоно, оноожуулна гэдэг утгатай зүйл ярьлаа. Харин үүнийг нь бол яг эдийн засгчдын зүгээс бол санхүүгийн сахилга батд бол хор нөлөө үзүүлэхүйц шийдвэрэ гэж үзэж байгаа юм. Зээлдэгчийн харж хсаалт гэх санхүүгийн ялыг арилгана. Зээлийн үүргийг гүйцэтгэх барьцаа хөрөнгөөр хангуулахс гадна оноонд суурилсан уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчлэгийг нэвтрүүлнэ. Энэ бол тийм устгаж байгаа мэдээлэл биш. Энэ устгахдахгүй. Одоо нөгөө 6 жилийн мэдээлэл хадгалагдана гэдгээр 6 жилийнхаа мэдээлэл дотор нөгөө чанаргүй зээл нөгөө чанартай зээл гэсэн мэдээлэл биш. Энэ хүн зээл авч ирсэн байна, хугацаанд төлж ирсэн байна гэж явчихна. Тэгээ энэ бол бас яг бүр утгаараа бол алга болохгүй л дээ. Тэгэхээр энэ бол яг онооны системээр явхаар тэр харж ихсаалтад байсан иргэдийн хувьд бол бага оноотой гэдэг ангиллал руугаа шилжээд явна л гэсэн үг. Тэр нь бол иргэдийг илүү хариуцлагажуулах тал дээр илүү анхаарал боломжтой ханддаг болно л гэсэн үг л энэ. Угтаа бол чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн 15 жилийн хугацаанд хамгийн бага түвшиндээ хүрсэн гэдгийг банкны салбарынхан бол онцолсон байдаг. Хүмүүс л яриад байгаа муу гэдэг байгаа түүх маань уул нь болохоор 361 хоногоос дээш болох юм бол жинхнээсээ тэр түүхэн зээлийн мэдээллийн ангил нь буураад 5 дахь хамгийн муу ангил руу орж байгаа гэсэн. Энэ нэг талаас уул нь бол иргэдийг яг хуу зээлийн мэдээллийн сангийн тогтолцоо маань иргэдийг бол шийдэх гээд байгаа юм тогтолцоо биш л дээ. Уул нь бол эргүүлээд иргэдийг зээл авахд нь бас мэдээлэл нь бий болоод тэр хүний санхүүгийн төвхтэй болгоод тэр нэг талдаа банк санхүүгийн байгууллага тэр хүнийг үнэлгээ хийгээд зээл олохтой илүү турган шуурхаа зардал багтаагаар шийдвэрлэх боломжийг олох юм зорилготой. Тэгвэл Улсын хурлын гишүүн хувь санаачлагч Батшугарын талаарх мэдээллийг бид бүхэн бас шүүж үзлээ. Яа тэгэхээр түүнийг банк ус санхүүгийн байгууллагатай бас хамаарал бүхий итгээд байж болзошгүй гэдэг ийм мэдээлэлдэг. За ингээд түүний хөрөнгө оруулалтын мэдүүлгийг та бүхэнд харуулж байна. Авилгатай тэмцэх газарт 2023 оны хөрөнгө оруулалтын мэдүүлгээ бол тэрээр гаргасан. За энд Батшугар, нэг хоёрын Батшугар. За ингээд тэрээр бол хувь эзэмшиж байгаа компаниуд нь бол 16 компани нэлээ. Millennium Finance, за Millennium Group гэх мэт эдгээр компаниудаас банк ус санхүүгийн байгууллагууд за үйл хөдлөх хөрөнгө зурчлалын үйлчлэгээ гэх мэтчлэн иймэрхүү санхүүгийн бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлдэг компаниуд бол бас байгаа. За тэрээр бол эдгээрт эзэмшиж байгаа хувь хэмжээ нь бол дийлэнх дээр нь бол 100% өөрийнх нь эзэмшдэг ийм хөрөнгө оруулалттай компаниуд байна. Тэгэхээр үүнээс бол юу ч харж болох вэ гэхээр тухайн Улсын хурлын гишүүний хувьд бол бас ашиг сонирхлын зөрчилтэй хуулийн төсөлд санаачилж орж ирвүү гэдэг ийм хардлага төрж байна. За үүнд бол Улсын хурлын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Аж ахуйн нэгж өөрийнхөө бизнесийн байр сууриас хандаад эхлүүл эн чинь буруу байхгүй. Тийм зүйлүүд ажиглагдаж байна шүү дээ. Ерөнхийдөө наадах чинь бол тийм зохимжтой хэд бол биш. Тэг яг гэвэл бид чинь нэлээд хэд хэдэн банкаа хүртэл дампууруулж үзлээ тийм үү? Энэ чанаргүй зээлүүдээс ч юм болоод тийм учраас энэ аж ахуйн нэгжүүдийн муу үйл ажиллагаа явуулж байгаа, ловер хийж байгаа ажлаа хийхгүй байгаа энэ компаниудын харж ихсэлт бол байх л ёстой шүү дээ.
банкуй санхүүгийн байгууллагын хамаарал бүхий этгээд Улсын хурлын гишүүн за зээлийн мэдээллийн сантай холбоотой хуульд одоо нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьснаас энэхүү анхаарал татаж байгаа. За хэрвээ энэ өөрийнх нь хэлж байгаачлан хэд хэдэн одоо ийм өөрчлөлтүүдийг оруулах юм бол за иргэдийн хувьд санхүүгийн сахилга бат дээр бол одоо бас асуудал үүснэ. За цаашлаад чанаргүй зээлийн хэмжээ одоо байгаа хэмжээнээс хэд дахин өсөхч эрсдэл хүлээж байгаа гэдэг бол эдийн засгчид болоод банкны салбарын онцолж байгаамаа мэдээлэл хүргэлээ.